Улсын их хурлын гишүүн уянгийн зүгээс ерөнхий сайхан билгийг огцруулах асуудлаар нэр бүхий 20 гишүүдийн гар үсгийг бүхий тогтоолын цэцлийг улсын их хурл өнгөрсөн 7 хоногт өргөн мэдүүлсэн. Харин Арслан намынхын зүгээс уянгийн өргөн барьсан тогтоолын цэцлийг ард Монгол Ардын намын явуулга байна хэмээн илэрхийлэх болсон юм. Тэгвэл энэ асуудал дээр Арслан намын бүлгийн зүгээс улсын их хурлын сонгуул болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад засгийн газрыг огцруулж дахин байгуулна гэдэг улс орны хөгжилд ихээхэн хор уршигтай хэмээн үзэж байна. Айл дээр үйл шийдсэн байгаа шүү дээ. Засгийн газар бол огцрохшгүй гэдгийг үл тэ. Ер нь яагаад огцрох хэрэгтэй гэж одоо өнөөдөр гадаад дотоод одоо байдал ямар байгаа вэ? Өвөл хөвтөн байна тий. Одоо сонгуул удахгүй 6 сард болох гэж байна. Энийх хооронд засгийн газрыг огцруулах талаар явж байгаа нь бол үнэхээр хариуцлагагүй асуудал болчих шүү дээ. Манай засгийн газрыг огцруулах асуудлыг тавихтаа уянгаа гишүүний баланкн дээр эхэлж тавигдсан боловч гол цаана байсан одоо хүч нь бол Монгол Ардын нам байсан өчигдөр тодорхой болсон. Энэ нь бол улс орны хэмжээнд бас эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа энэ үед бас гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон одоо гэр хэлцээр явагдаж байгаа энэ үед ийм хэмжээний одоо том улс төрийн асуудал босгож ирснээрээ манай улсын эдийн засаг хохирлтой нэгсэндээ ийм янаглан хорлсон ийм асуудал болсон. Ийм учраас бид нар бол энэ эсрэг байгаа. Манай нам бол энэ байр суурин дээр хатуу байна. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд 12 засгийн газар ажилласан байл шүү дээ. Дунджаар засгийн газрын нас нэг 2 орчим жил. Тэгээ эн чинь байж байгаа л ингээл засаг төр тогтворгүй солигдоод байна гэдэг чинь цаана өөрөө төрийн ажил ч гэсэн гацсан. Тэгээ эдийн засаг бизнесийн хувийн хвшлийнхны хувьд ч гэсэн дандаа ойлгомжгүй байдал бий болгодог бодлогын тэгэхээр байн огцруулаад байх нь манай хөгжилд онцгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол эмчихгүй байна. Одоогийн эдийн засгийн өсөлт саардсан, төсөө орлого тасалдсан ийм үед бол улс төрийн тодорхой байдлаа хадгалах нь бол ер нь үндэсний эрх хэсэгт илүү нийцтэй асуудал байх болно. Тэгээ сонгуульд өгсөн энэ үед бол тэртээ ард түмэн сонгогчид дүнгээ тавьчих нь. Тийм учраас ийм нэг завсрын шинжтэй яг хариуцлага тооцож байгаа тэр мотивацууд нь бас тийм ч их тодорхой бас иймэрхүү байдлаар эрх сайдыг хоцруулахаар тавьж байгаа нь бол буруу гэж үзэж байгаа шударга сэвсэл юм болов. Мөн Монгол Ардын намын зүгээс сонгуулийн тойрогдох мандатын тавг өөрчлөх асуудлаар засгийн газрыг барьцааж байна гэсэн хардал бий. Харин дээдлийн гишүүдийн зүгээс тусдаа хоёр өөр асуудал хольж ойлгох шаардлагагүй. Монгол Ардын намын засгийн газрыг огцруулах хэсэг асуудал дээр эсрэг байр суурьтай байсан ч хамаагүй засгийн газрыг огцруулж болохгүй гэдэг дээр хатуу байр суурин дээр зогсож байгаагаа мэдгдлээ.